Сайн манайхан та бүхэндээ энэхүү бичгийг үзэж би өглөө өдөр оройны бүр шөнийн мэндийг хүргэе. За тэгээ сонь сайхан юу вэ да? Хичээл сургууль эхлээд завгүй л гүсгээд байна. Үл таних бүсгийн та бүхэнд энэ удаагийн дугаараар явгууны гарцын талаар ярьж өгье. Бидний мэддэг явгууны гарцыг анх 1931 оноос Англи улсад ашиглаж ирсэн бол түүнээс 20 жилийн дараа буюу 1951 оноос дэлхийд даяар жишг болжээ. Бас нэгэн сонирхолтой мэдээлэл өгөхөд Япон улсын Токиотын Шибуя гарц нь дэлхий дээрх хамгийн олон хүн нэгэн зэрэг гардгаараа алдартай бөгөөд ногоон гэрэл асах бүрт дунджаар 2500 хүн гарцаар гардаг гэж байна. Улаанбаатар хотод нийт 700 гаруй явгууны гарц байдаг гэсэн судалгаа байна. Гэвч энэ оны эхний 7 сарын байдлаар нийслэлд 983 явган зорчигч зам тээврийн осол өртсөн өдөрт 4-5 хүн автомашин хөрвүүлж байна гэсэн үг. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь явгууны гарц гүйсгээр зам хөндлөн гарч байжээ. Тэгэхээр манайхаа явгууны гарцыг бүгдээрээ мэднэ үстэй. Зам хөндлөн гарч байгаа бол зөвхөн гарцаар л гардаг юм штэ. Тийхгүй бол дээрх тоо дахиад өсөх гээд байна шүү. Манайхаа статистик хизээч худлаа ярьдгүй шүү. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.